Эрдэнэтийг бол дуурайар авсан. Монголын ард түмэнд өмч байсан. Энийг дээрэмтчлээ л гэж байна. За та юу хэлэх вэ энэ төр? Монголын ямар өмчийг дээрэмтсэн бэ гэдэг маягаар би асуултаар л хариулмаар байна л да. Уг нь бол Оросын холбоот улсын засгийн газрын өмч. Оросын ард түмний өмч гэсэн үг. Оросын холбооны өмч. Тийм. Энэ яг энэ бодлоо яваад байгаа. Энийг аваад Монголын компани аваад ирсэн сайн гэж та нөхдүүд хэлдэг. Монгол улс бол бие даасан улс. Өөрийн өмчтэй хөрөнгөтэй тэр өмчийг хараад хянаад байж идэг өөрийн хуулийн байгууллага байна. Төрийн өмчийн одоо хуучин хороо гэж байсан өнөөдөр бодлого зохицуулалтын газар гэж байна. Монгол улсын өмч зүгээр менежмент нь сайн уу муу юу алдаатай оноотой юу гэдэг нь бол жишээ асуудал. Гэхдээ энэ бол Монгол улсын өмч. Ингээд энэ Монгол улсын газар нутаг дээр байдаг Монгол улсын мэдлийн өөрийн өмч. Энэ нь хамтарсан үйлдвэрийн 51% байсан одоо ч байж лээ. Монгол улсад огт хүртээлгүй өөр улсын өмч байж шít. Оросын 51, 49%. Өөр улсын өмч гадаадд байгаа. Англид, Америкт, Оросд, Хятад өөр улсын өчнөл өмч байж шít. Тэгэхээр Монголын нэгэн хувийн компани өөрөө мөнгө олоод гадаадын өмчийг авцраад одоо Монголынх болгоод Монголын данстай өмч хөрөнгийг хэдэн зуун саяар нэмэгдүүлээд авээд ирэхэд юу нь буруу ямар хууль зөрчиж байдаг. Зүгээр би бас өөрөө нэгэнтээ энэ эрдэнэтийн үйлдвэртэй ажил амьдрал холбогдож байгаа учраас асуудал нь юу вэ гэхээр Монгол улсын засгийн газар өөрөө авах байсан тухай яриад байна л да. Миний авах гэж байсан юмыг чи авчихлаа л гэж ярьж байна. Зүгээр хэрэг үнэхээр тэгж ярьж байгаа бол энэ шал ондоо асуудал. Энд бол хууль зөрчсөн, булаасан, хулгайлсан асуудал ерөөсөө байхгүй. Монголын засгийн газар энэ 400 гаруй сая долларын одоо тэр маягийн үнэлгээтэй Эрдэнэтийн 49-ыг авах байтугай хууль үүргээрээ өгөх ёстой өчнөн олон өөр төлбөрүүдийг хийж чадахгүй өнөөдөр өрөнд баригдаа сууж шít. Цалин тэтгэвэр байхгүй, маш их олон одоо гадаад дотоодын үр авлагатай. Гадаадын ямар ч банкнаас ийм маягийн операц хийнэ гэвэл өгөхгүй.